Энэ удаагийнхаа бичлэгээр 2026 оны аимшигын төрлийн Undertone киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Машин авах уу эсвэл солих уу гэж эргэлзэж байгаа бол анхаараарай. Орчин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машин авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаа олголт. Мөн унаж яваа машина урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж. Дээр нь бүр хосороо гадаад дайлах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл орчин финанс нь томоохон автомашины төвөд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн барьчлаасаа мэдээлэл авч ердөө 30 минутын дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн лавлах 75 18 18. Эвиг бүсгүй ухаангүй хэвтэх ээжтэй Bebe Black Sheep хэмээх хуучны хүүхдийн дууг аяархан дуулж өгнө. Удалгүй Эви өрөөндөө орж ирэх бөгөөд тэрээр нууцлаг тайлагдаагүй хэргийн тухай подкаст хөтэлдэг болох нь тодорхой болов. Шөнийн 3 цагийн үед Эви хамтран хөтлөгч бас найз Жастинтайгаа холбогдоход Жастин ээжийнх нь биеийн байдлыг асууна. Эви ээжийнх нь байдал улмал муудаж байгааг мөн түүний найз залуу Дайрн нь тусуулж чадахгүй байгааг учирлан тайлбарлав. Лондонд амьдардаг Жастин ирж туслах санал тавихч Эви бүх зүйл зүгээр хэмээн татгалзлаа. Хэсэг ярилцсны эцэст Жастин өнөөрөө дугаарт зориулсан сонирхолтой зүйл олсноо хэлээд Эвигийн ямар хариу үзүүлэхийг харахыг хүсэж байгаагаа хэлнэ. Ингээд тэд бичлэгээ эхлүүлж өмнөх дугаараараа I Feel Wonderful нэртэй захим орчинд дарахсан бичлэгийн талаар ярилцсанаа дурдав. Уг бичлэгт инэмсэглсэн эмэгтэйн зураг аажмаар гажиг болон хувирдаг бөгөөд үүнийг үтсэн 90 гаруй хүн амиа хорлсон гэх цуурхал хүртэл тархжээ. Харин тэр дугаарын дараа Жастины захим хаягт LOL гэсэн гарчигтай нэгэн хачирхалтай имэйл ирсэн байна. Тус имэйлд учир битүүлэг 10 ширхэг аудио бичлэг, эмх замбраагүй харагдах үгсүүд болон уруу харсан инээмсэглсэн дүрс байжээ. Жастин уг имэйлийг Эвид дамжуулахад Эви эмх замбраагүй мэт харагдах үгсүүдийг анзаарч тэдгээр нь үнэндээ Attainment at Tenet гэсэн үгийг илэрхийлж байгааг олж мэдэв. Эви үүнийг зүгээр л хэн нэгний зориуд хийсэн тоглоом, магадгүй вирус байж мэднэ хэмээн болгоомжлон. Харин Жастин өөрөө ч анх тэгж бодсон ч сониуч зан дийлж эхний бичлэгийг сонссон гэдгээ хэлв. Тэр нь залуу хосын хийсэн энгийн нэгэн аудио бичлэг байсан ба Жастин үлдсэн хэсгийг нь сонсолгүй подкаст дээрээ хамтдаа сонсохоор хадгалжээ. Түүний сонссноор бүсгүй нэрийг Жеса гэдэг бололтой ч залуугийн нэрийг харах мэдээгүй байлаа. Ингээд эхний бичлэгийг тоглоулахад залуун Жесаг нойрон дундаа ярьдаг гэж хэлэх боловч Жеса үүнийг эрс үгүйсгэн. Тиймээс үнэн эсхийг нь мэдхийн тулд найз залуу нь шөнө нууцаар бичлэг хийжээ. Удалгүйтэй дунтахаар хэвтэж 4 цаг орчмын дараа Жеса гэнэт Лондон Бриж хүүхдийн дууг нойрон дундаа дуулж эхлэнэ. Маргааш нь залуу бичлэгийг нь сонсгон баталсны дараа эхний аудио бичлэг өндөрлөв. Жастин 2 дахь аудио бичлэгийг тоглоулахад шүн дунд Жесса нойрон дундаа алхаж эхэлсэн бололтой байх ба түүнийг араас нь дуудан буцаахыг оролдож буй залуугийн дуу хоолой сонсогдоно. Энэ үеэр Лондон Бриж аялгау сонсогдох боловч энэ удаад уруугаар тоглуулсан байв. Эви Жастин 2 үнийг анзаархад Жастин бичлэгийн цаана өөр нэгэн нууц дуу хоолой сонсогдож байна гэж хэлээд дахин тоглоулна. Гэвч Эви юу ч ялгаж сонсож чадсангүй. Харин Жастин дотор нь Майк бүгдийг нь ал гэсэн үг нуугдсан гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Тэр дахин тоглоулсан ч Эви юу ч сонссонгүй. Үүний дараа Жастин Лондон Бриж хүүхдийн дууны гарал үүслийг нь судалж үзээд дундад зууны үеийн хатан Eleanor de Provence-тэй холбоотой аимшигтай домгийг олж мэднэ. Домогт өгүүлснээр түүний 9 хүүхэд бүгд бага насндаа нас барсан бөгөөд Лондонгийн гүрийг хүний золиосгүйгээр барих юм бол нурна гэсэн итгэл үнэмшлийн улмаас хатан хэд хэдэн өнчин хүүхдийг гүрний суурьнд амьдаар нь булахыг тушаасан гэдэг. Гэвч Эви үүнийг төдийлөн тоосонгүй. Бараг бүх хүүхдийн дууны цаана иймэрхүү харанхуй домог байдаг шүү дээ гээд оронд нь багада ээжийнхээ өөрт нь дуулж өгдөг байсан Bebe Black Sheep дууг судлахыг Жастинаас хүсв. Жастин уг дууг татаж аван уруугаар нь тоглуулад мөн л ямар нэгэн нууц үг сонсогдож байна гэж хэлсэн ч Эви мөн л энэ удаа юу ч ялгаж чадсангүй. Дараа нь Жастин энэхүү дууна бүгд хар ноостой хонтой нэгэн тариачны гэр бүлийн тухай домгоос үүдэлтэй гэж тайлбарлана. Тухайн үед хар ноосыг бодох боломжгүй байсан учраас ямар ч үн цэнэгүүд тооцогдож эцэстээ тэр гэр бүл өлбөрч амиа алджээ.
Харин досгоныхон хожим очиход хонинууд нь эздийнхээ цогцыг идэж байсан байна. Жастины бодлоор ийм хүүхдийн дуунууд нь хүүхдүүдэд томчуудын үйлдэлээс болгоомжлохыг сануулах гэсэн сургамжит түүхүүд байж магадгүй байж. Дараа нь тэд 3 дахь бичлэгийг тоглоулахад Жесса ямар нэгэн зүйлээс айсан мэт зочин сэрж найз залууга Майк хэмээн дуудаж сэрээлээ. Тэр үед хаа нэгтээс ус орсож буй чимээ сонсогдох бөгөөд яг тэр мөчид Эвич өөрийнхөө гэрээс мөн адил чимээ сонсох нь тэр. Майк шалгахаар явхад угаалгын өрөөний гойжуур нээлттэй ус урсаж байлаа. Үүний дараа Жастин залуугийн нэр Майк болохыг мэдээд ихэд гайхна. Харин Эви улам бүр дүгшиж өнөөдрийн бичлэгийг энэ хүрээд өндөрлүүлэхийг санал болгов. Улмаар Жастин Эвигийн саналыг зөвшөөрч дуудлага таслахаас өмнө Эви түүнээс Bebe Black Sheep дууг мөн илгээхийг хүснэ. Маргааш өглөө Эвигийн биеийн байдал нь тавгуурхан бөөлжсөн тул тэрээр жирэмсний шинжилгээ өгөхөөр эмнэлэгт цаг авав. Удалгүй Эвигийн ээжэд үзлэг хийхээр нэгэн эмч ирж тэрээр ээжийнх нь биеийн байдал эрс муудаж хэзээч амь нас нь эрсдэж болзошгүйг дуулгана. Оройхон найз залуу Дарн нь Эви рүү холбогдож үйлчлэгт хүрэлцэн ирэхийг ятгав. Эви хэвтэрт байгаа ээжигээ ганцаарнг нь үлдээхийг урьдл болгосонгүй ч Дарны тасралтгүй гуйлтаа суулж эцэст нь зөвшөөрлөө. Оройн гэрээсээ гарахын өмнө Эви ээж нь орон дээрээ бие засчихсан байхыг хараад бухимдана. Гэсэн ч тэрээр ээждээ санаа тавьж бүхнийг цэвэрлэж дууссаны дараа түүнтэй салах ёсхийн үдэшлэг рүү яв. Маргааш өглөө гэртээ эргэн ирсэн Эви туйлын аимшигтай дүр зурагтай нүүр туллаа. Тэрээр ээж рүүгээ ярангүйж очиод орон дээр нь буцаан хэвтүүлэнгээ таныг ганцаарангч нь орхиж явсан дуучлаарэ хэмээн уучлалт гуйна. Хэсэг хугацааны дараа Эви ээжийнхээ орны хажууд Мариагийн жижиг хөшөө дахин байгааг анзаарав. Тэр хөшөөг шургуулганд хийхээр онгойлгоход дотор нь учир битүүлэг дүрсний гар зураг нуусан байхыг олж харна. Шөнө дунд Эви ажилдаа орж өмнө нь Жастины явуулсан Bebe Black Sheep дууг давтан авч уруугаар нь тоглоулж үнэхээр ямар нэгэн нууц үг байгаа эсхийг шалгахаар шийдлээ. Эхэндээ юу ч сонсогдохгүй байсан ч дууны өнгийг өөрчилж хэд хэдэн удаа сонссны эцэст бүх цусыг нь 7 гэх аимшигт өгүүлбэрийг ялган сонсоод Эви цочирдоно. Яг энэ үед эмч нь залгаж шинжилгээний хариу гарсныг дуулгав. Эви өөрийгөө 6-7 хоногт жирэмсэн болсныг сонсоод алмаарин гайхаж цаашид яахаа шийдэхэд бодох хугацаа шаардлагатай байгаагаа хэлнэ. Маргааш нь Эви ээжийнхээ өрөөнд ороход Мариагийн хөшөө ахаад л орных нь хажуугийн ширээн дээр тавигдсан байхыг хараад ихэд уурлан энэ удаа шүүгэнт хийж нуув. Оройн ганцаараа арх хууч суухдаа Эви ээж нь эрүүл саруул байх үеийн үлдээсэн дуут зурвсыг сонсон. Дараа нь тэр хүүхдийн олон дууны гарал үүслийг судалж эхлэх ба бараг бүгд л аимшигтай домог эмгэнэлтэй түүхтэй холбоотой байдгийг олж мэдэв. Удалгүй Жастин залгаж хэсэг ярилцсны дараа тэд подкастаа үргэлжлүүлэхээр боллоо. Өмнөх аудио бичлэгээс усны цорго өөрөө нэгдсэн мэт чимээ сонсогдсон ч Эви үүнийг хуучин байрны шугам сүлжээний доголдол хэмээн үзэж ямар нэгэн юр бусын үзэгдэл биш хэмээн тайлбарлав. Ингээд Жастины тоглуулсан 4 дахь бичлэг дээр Жесса ярддаг хүүхэлдэйг ашиглан Майкийг айлган тоглож байлаа. Хачирхалтай нь тэднийд хүүхэд байгаагүй тул Жессаг жирэмсэн байсныг эндээс ойлгож болохоор байв. Удалгүй хос хоёр унтахад гинэт хаалга хүчтэй балбах чимээ чанга дуугарч яг тэр мөчөд 4 дахь бичлэг дасалдан дуусна. Эви өмнөхийн адил үүнийг хуучин барилгын элэгдэлтэй холбоотой чимээ хэмээн таамагласан ч Жастин бичлэгийн цаана өөр хүний шивнээ сонсогдсон гэж зүтгэв. Тэр бичлэгийг дахин тоглуулахад энэ удаа Эвич мөн бүдэгхэн шивнээ сонслоо. Гэсэн ч тэр үүнийг өмнөх бичлэгийн үлдэгдэлд давхцснаас үүссэн энгийн дууны алдаа байх магадлалтай гэж тайлбарлана. Дараа нь тэд 5 дахь бичлэгийг сонсоход Жесса нойрон дундаа үл ойлгогдох нэг үгийг дахин давтаж ард нь өнөх хүчтэй балбах чимээ үргэлжилсээр. Улмаар Майк сандарч түүнийг сэрэхийг оролцсон ч Жесса өнөх үгээ улам чанга давтсаар байв. Яг энэ үед Эви өөрийнхөө гэрт ч мөн адил балбах чимээ сонссон мэтэ болж удалгүй бичлэг гинэт тасарч дуусна. Энэ бүхэнд Эви үнэхээр дүгшиж өнөөдөртөө ингээд болий гэж санал тавьснаар тэд хэд хоногийн дараа дахин холбогдохоор болж дуудлага өндөрлөв. Маргааш оройн Эви 4 дахь бичлэгэн дээрх бүдэгхэн шивнээг тайлахыг оролдсоор эцэст нь тэр нь 5 дахь бичлэгэн дээр Жессагийн дахин давтаж байсан үгтэй яг адилхан болохыг олж мэднэ. Тэр дууг уруугаар нь эргүүлж
Дууны хэмжээг өсгөж сонсох үед ороод ир Абизу гэсэн үг тотхон сонсогдож Эви цочирдов. Дараагийн подкастын үеэр Эви өнгийн харандаагаар зураг зурж суух бол Жастин Абизу гэх нэрийн талаар судалсан зүйлсээ ярьж эхлэв. Түүний хэлснээр Абизу нь ойрхот орнод болон Европын ардын домогт гардаг жөтгөр бөгөөд 1-р зууны үеийн христийн шашны бичвэрүүдэд хүртэл дурддагддаг ажээ. Домог ёсоор Абизу үр хүүхэдтэй болж чаддаггүй байсан учраас хүүхэд төрүүлдэг эмэгтэйчүүдэд атаархаж тэдний гэрт нууцаар орон няраа хүүхдүүдийг нь боомлж хөнөөдөг байна. Эцэст нь Соломон хаан түүнийг дүүжилж шийтгсэн ч ата жөтөө нь үхлийн дараа ч арилаагүй ба зулбалт болон амьгүй төрөлтийг дагуулдаг чөтгөр болон хувирсан гэдэг. Мөн Жастин орчин үед зарим хүмүүс Абизу Кашиагийн ариун яртагийн хөшөөнд оршдог гэж итгэдгийг ярив. Домогт өгүүлснээр уг хөшөг шүтдэг нэгэн эмэгтэй араар нь хуурсан нөхрөө алж дараа нь өөрийнхөө хүүхдийг ч хөнөөгөөд толгойг нь өнөө хүртэл хадгалагддаг загламын дотор нуусан гэдэг. Энэ түүхийг сонссон Эви эвгүүцэж цааш нь ярилгүй бичлэгээ үргэлжлүүлэхийг хүсэв. Жастин 6 дахь бичлэгийг тоглуулахад Жесса сэрэх бөгөөд Майк түүнийг шүнжин ойлгомжгүй зүйл орилсон гэж хэлэхэд Жесса юу ч санахгүй байлаа. Үүнийг сонссон Жастин Жессаг жөтгөр эзэмтсэн байж болзошгүй гэх таамаг дэвшүүлэхэд Эви инээд алдаж түүнийг иймэрхүү домгийн талаар хаанихтай уншсан тул ердөө далд тухамсартай хадгалж үлдсэн хэрэг хэмээн тайлбарлана. Дараа нь 6 дахь бичлэгийн үргэлжлэлийг тоглуулахад Майк Жесса хоёр урдын адил унтахаар хэвтэв. Гэтэл гэнэт хаанаас ч юм хүүхэд болох чимээ сонсогдож Майк зочин сэрлээ. Удалгүй Жесса аимшигтай орилж юу болсныг асуухад угаалтур дотор хүүхэд байсан хэмээн уйлан хэлнэ. Эви үнийг хөршайлын хүүхдийн чимээ байсан байх гэж үзэх бол Жастин нөгөө үл мэдэгдэх имэйл илгээгч рүү чи хий юм бэ хэмээн хариу бичнэ. Гэвч удалгүй түүний илгээсэн имэйл нь хүлээн авагчийн хаяг олдсонгүй гэсэн мэдэгдэлтэй буцаж ирэв. Энэ үед Жастин бас нэгэн сонин зүйл анзаарчээ. Мэйл хаяг нь үнэндээ Абизу гэдэг үгийг уруугаар нь бичсэн байв. Ингээд Жастин 8 дахь бичлэгийг тоглуулахад хосууд дахин хүчтэй балбах чимээнээр сэрнэ. Майк шалгахаар явх үед гэнэт Бэбэ Black Sheep дуу ихшиглэж эхэлсэн ч удалгүй дасарч араас нь хүүхэд болох чимээ болон Жессагийн орилох дуу сонсогдлоо. Сандарсан Майк Жессаг тайвшруулахаар очиход Жесса жичирсэн хоолоогоор би түүнийг харсан гэж хэлв. Бичлэг өндөрлсөний дараа Жастин энэ нь өөрсдийнх нь сонсож байсан Бэбэ Black Sheep дууны яг ижил хувилбар байсан гэж гайхах боловч Эви үнийг зүгээр л давхцал гэж үзсээр байлаа. Үүний дараа Жастин ороод ир Абизу гэх үгийг интернетээр хайж үзээд хоорондоо төстэй хоёр аимшигтай хэргийг олж мэднэ. Эхний хэрэгт нэг эмэгтэй уг хэллэгт хит автсны улмаас үүнийг үл таних хүмүүст байнга илгээдэг байсан бөгөөд эцэст нь яраа хүүхдээ угаалтуурт живүүлэн хөнөөжээ. Харин нөгөө хэрэг нь шаазан урлалын эмэгтэйтэй холбоотой байв. Тэрээр нас барсан хүүхдүүдийн дүрстэй хэдэн зуун жижиг баримл урлаж ойр хавийнхаа залуу эмэгтэйчүүдэд тараадаг байсан ба эцэст нь өөрөө 5 сартай жирэмсэн байхдаа амиа хорлсон байна. Энэ бүхнийг сонссон Жастин бичлэгүүдийг цааш нь сонсгоо болж подкаст бүрэн мөсөн зогсоох санал гаргана. Гэвч Эви зөвшөөрсөнгүй. Түүний бодлоор тэд анх удаа үнэхээр сонирхолтой зүйл олсон болохоор энэ нь подкастаа олонд таниулах хамгийн том боломж гэж харж байлаа. Тиймээс бичлэгийг 2 хэсэг болгон нийтэлж хэд хоногийн дараа дахин үргэлжлүүлэн бичихээр санал тавихад Жастин аргагүй эрхэнд зөвшөөрнө. Дараа нь тэд подкастын төгсгөлийн хэсгийг бичиж хэрвээ Жесса эсвэл Майкийг таньдаг хүн байвал ирэх баасан гарагийн шөнө 2 цаг 30 минутаас 3 цаг 30 минутын хооронд холбогдохыг хүсэв. Удалгүй Эви ээжийнхээ өрөөнд орж өөрийгөө жирэмсэн болсныг хэлнэ. Тэр хүүхдэд төрүүлбэл Мэри гэж нэрлэхийг хүсдэгч өөрийгөө сайн ээж болж чадна гэдэгтээ итгэлгүй байгаагаа дурдав. Яг нь мөчөд хувцсны шүүгээний гэрэл өөрөө асахад Эви зочин унтраагаад өрөөнөөс гарч явна. Хэсэг хугацааны дараа Эви хар дарж сэрээд ээжийнхээ өрөөнд ороход ээж нь маш сулхан хоолоогоор ариун Мариад залбирч байх шиг сонсогдов. Улмаар Эви өрөөнд нь орж харахад ээж нь урдын адил ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан тул тэрээр бүр ихээр бухимдана. Удалгүй тэр эмчтэй дууд зурвас үлдээн эргэн холбогдохыг хүсэж мөн эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх бичиг гаргаж өгөхийг хүслээ. Дараагийн үзэгдэлд Эви цаасан дээр зураг зурж суух зуур тэд Жастинтай хамт подкастын дараагийн дугаараа бичиж эхлэв.
Justin сонсогчдод хандан өнөөдрийн дугаарыг сонссныхоо дараа буцах замгүй байж магадгүй тул болгоомжтой байхыг анхаарууллаа. Харин Эви инээмсэглээд Jessa Mike хоёр энэ бүхнийг жүжиглсэн байх. Тэрч бүхэл жинхэнэ нэрээч ашиглаагүй байх гэж бодож байгаагаа хэлв. Ингээд Justin 9 дахь бичлэгийг тоглоулахад Jessa өнгөрсөн шөнө сэрсэн ч огтоо хөдөлж чадаагүй тухайга ярьж эхлэнэ. Тэрээр Майк хажууд нь байгаагүй. Оронд нь ямар нэгэн сүүдэр дэрэгдэн байсан гэж хэлэх агшинд бичлэгийн дуу эвдэрч гэнэт тасарна. Яг тэр үед подкастэнд анхны дуудлага ирэв. Дуудлага өгсөн Эвигийн амьдардаг газрын ойролцоо амьдардаг ба Майк Jessa хоёрыг таньдаг байжээ. Түүний хэлснээр тэд аль хэдийн нас барсан бөгөөд цагдаа нар цогцсыг нь толгойдоо гялгаруу тугалсан байдалтай олсон гин. Харин хамнууд нь нас барсан хүүхдүүдийн зургуудаар дүүрэн байсан ажээ. Мөн тэрээр Jessаг 5 сартай жирэмсэн байсан гэж хэлэхэд Эви яг хаана болсон хэрэг болохыг асуув. Эрэгтэй гудамжны нэрийг хэлэх гэж байх үед гинэт дуудлагын дуу тасалдаж холбоо бүр мөсөн салчхана. Удалгүй дахин нэг эмэгтэй холбогдож гэрийнхээ хонхлыг бусдад түрээслүүлдэг байсан нэгэн эмэгтэйн тухай ярьж эхлэв. Тэр эмэгтэй шүн бүр хүүхдийн дуунуудыг уруугаар тоглуулдаг байсан ба эцэст нь хүүхдээ хогийн утанд хийж зуух мөргүүлэн хөнөөж байхдаа баригдсан ажээ. Дуудлага дууссаны дараа Justin илт айж эхлэхч Эви үүнийг зүгээр л подкастэд орох гэсэн хүний зохиосон түүх гэж үзв. Гэсэн ч Justin сүүлчийн бичлэгийг тоглуулахаас эмээж ямар нэгэн муу зүйл тохиолдохгүй гэж болгоомжлоно. Харин Эви түүнийг үргэлжлүүлэхийг шаардав. Ингээд хамгийн сүүлийн бичлэг эхлэхэд Jessa халууран шатчугаа мэт болж Майк түүнийг эмнэлэг рүү авч явахыг хүснэ. Гэвч Jessa татгалзаад тэр сонсож байгаа би түүнд анхааруулах ёстой гэж хэлэх нь Эвиг хэлж байгаа бололтой. Удалгүй Jessa хаа нэг тийш алхаж Майк араас нь дагахад өнөх хүчтэй балбах чимээ дахин сонсогдоно. Эви энэ удаа тэр чимээг өөрийн гэрээс гарч байгаа мэтээр мэдэрч эхлэв. Гэтэл Jessa одоо би бүх цусыг нь долоох гэж байна гэж хэлээд бичлэг тасарч дуусна. Гэвч яг 3 цаг болмогц бичлэг өөрөө дахин үргэлжилж уруугаар гიშгэлэх хүүхдийн дуунууд хүчтэй балбах чимээ болон Jessaгийн аимшигтай орилготой ээлжилсээр байлаа. Удалгүй Jessa гэнэт Justin-ийн нэрийг нь дуудаж өөрийгөө маш их даарч байгааг хэлэхэд Justin зочирдон хөшиж орхив. Үүний дараа дахин хүүхэд болох чимээ сонсогдсноор бичлэг бүр мөсөн дууслаа. Айж сандарсан Эви Justin-ыг өөрөөр нь тоглож байна хэмээн буруутгаж эхлэх мөчид дахин нэг дуудлага ирнэ. Утасны цаана байсан эмэгтэй Мэритэй яри гэж хэлэхэд Justin энд тийм хүн байхгүй гэж тайлбарласан ч тэр эмэгтэй яг л зурагдсан пянц шиг өнөөхүүгээ дахин давтсаар. Яг нь үед Эви гэрийнхээ хаа нэгтэйгээс балбах чимээ сонсон. Удалгүй дахин нэг дуудлага ирэхэд нэгэн эмэгтэй та нараа би зүг дуудчихлаа. Тэр шоломсын цагт 10 дахь бичлэг дээр хүлээж байдаг юм гэж хэлээд инээмсэглсээр утсаа таслав. Эви Justin хоёр юу ч хэлж чадахгүй балмагдана. Энэ үед Эви өөрийн зурсан сараачсан зургийг хараад айж цочирдоно. Учир нь ямар ч зориггүй сараачсан дүрс нь ээжийнхээ шуруулганаас олсон Абизуугийн дүртэй яг адилхан болсон байлаа. Удалгүй дахин нэг дуудлага ирэхэд нэг эмэгтэй хүүхэд нь уйлахаа болохгүй байна хэмээн уйлан тусламж хүсэв. Тэр өөрийгөө Эби гэж танилцуулахад цаана нь ус урсаж буй чимээ сонсогдсон тул Эви Justin хоёр түүнийг хүүхдээ живлэх гэж байна гэдгийг ойлгоно. Эви түүнийг болооч хэмээн гуйж Justin яаралтай 911 рүү залгахыг шаардах ч Эби уйлсаар би сайн хүн биш хэмээн давтан хэлсээр. Яг энэ мөчид Эви өөрөө ээжигээ алсан гэдгээ гинэт хүлээн зөвшөөрөв. Тэр багада ээж нь орой болгон орны дэрэгдэнэ залбирдаг байсан тухай дурсан. Харин ээж нь өвдөж хамт залбирахыг хүсэх болсон үед Эви үргэлж татгалздаг байжээ. Үүнээс хойш ээж нь хоол идэхээ болж эцэстээ бүр ярихаач болсон аж. Эви тандан чи сайн хүн гэж тайвшруулахыг оролдоход утасны цаанаас гинэт жөтгөрийн хоолой хэтэрхий оройтсон гэх нь тэр. Justin ихэд сандарч эхлэх бол Эви гэрт нь хүүхдийн дуунууд ихшгэлхийг сонсоод доошоо гүйн. Зурагтаар I Feel Wonderful бичлэг өөрөө тоглож байгааг Эви хараад залгуурыг нь салгахыг оролдсон ч дэлгэцэн унтарсангүй. Justin түүнийг гэрээсээ нэн даруй гарахыг шаардах ч Эвигийн анхаарлыг Абизуугийн олон зураг болон өөрөө нэгдсэн гоожуур татлаа. Тэр гоожуурыг хаасан ч гэрийн бүх гэрэл нэг-нэгээрээ бутран унтарч эхлэнэ. Арга барсан Эви Justin-ыг дуудах зуур аимшигтэй чимээнүүд улам ойрцоор л байлаа.
Эви дээшээ гүйж гараад ханнууд нь өнгийн харандаагаар зурсан Абизу болон амиа алдсан нарай хүүхдүүдийн дүрсээр дүүрснийг хараад цочирдоно. Дараа нь толгойдоо гялгаруу тугалсан зогцсны дүрс Эвид хэдхэн хормын турш анивчин үзэгдэв. Бүр аимшигтай нь ээжих өрөөнд ороход орон хоосон зөвхөн Мариагийн хөшөөл үлдсэн байх нь тэр. Энэ үед Эви угаалгын өрөөний үүдэнд ээж нь өөрлөө нь алхаж ирэхийг хараад айсандаа хөшөж орхив. Ийхүү аимшигтай чимээнүүд үргэлжилсээр Эвигийн хоолой урвуугаар "Ороод ир Абизу" хэмээн шивнэснээр кино төгсдөг.